Бидний амьдрал ахуйд тохиолддог дараах зүйлсийн ерхий шинжийг ажиглацгаая. За бүгд тодорхой өнцгөр эргэж байна. Ямар нэгэн цэгийн хувьд эргэж харагдаж байна. Мөн хэлбэрийн хувьд бүгдээрээ зөв хэлбэртэй харагдаж байна. За бүгдээрээ эргэхдээ анхны хэлбэрээ хадгалж байна. Гэх мэт зүйлсийг ажиглаж болж байна. За мөн бидний сайн мэдэх дараах зүйлсийг зургуудыг ажиглацгаая. Эдгээрийг өмнөх зүйлс шиг тодорхой өнцгөр эргүүлэхэд бүгд анхны хэлбэрээ хадгалж чадхаар харагдаж байна. Тэгэхээр ийм шин чанартай дүрсийг ямар дүрс гэдэг юм болов? За нэг цэгийн хувьд тодорхой чиглэлд 0-360 градусын өнцгөр эргүүлэхэд дүртэйгээ нэгээс олон удаа давхцдаг дүрсийг эргэлтийн тэгшинтэй дүрс гэнэ. За эдгээр дүрсийг эргүүлэхэд анхны байрлалдаа ижил тоон удаа давхцах хоёр дүрсийг адилхан өнгөөр хүрээлцгээе. За эдгээрээс ийм хоёр дүрс маань өөр дээрээ зөвхөн нэг удаа давхцаж харагдаж байна. Бусд нь болохоор өөр дээрээ нэгээс олон удаа давхцаж харагдахаар байна. Тэгэхээр ийм шин чанартай дүрсийг ямар дүрс гэдэг вэ? За дүртэйгээ зөвхөн нэг л удаа давхцаж байвал эргэлтийн тэгшингүй дүрс гэдэг байна.